За тэгэхээр өнөөдөр бид нэр төсвийн хүрээний мэдээлэлээ ярьж байна. Тэгээ энийг бид нэр 3 жилээр хийж байгаа. 27 оны төсвийн хүрээний мэдээлэл, 27 28 оны төсвийн төсөөлөл гэдэг. Тэгэхээр энэ дэр нэгдүгээр асуулт бол энэ төсвийн хүрээний мэдээлэл орлон төсвийн төсөөллийг тодорхой орон зайтай хийж болдгоо мó. Одоо ингээ 24 оны их хурлаар би тэд одоо 126-аа болсноос хойш бол хэдэн ч удаа төсвийн хүрээгээ өөрчилж өв төсвөө тодтгох ч. Тэгэхээр энэ одоо ингээ харахаар 28 онд жишээл 37 их найд 371 тэрбум 800 сая гэдэг ийм аравтын бутархаатай орлогын доод хэмжээ. Тэгэхээр нэгэнд бид нар юмыг төлөвлөж байгаа юм бол хүрээ тогтоож байгаа юм бол энэндээ сая нөгөө яриад байгаа нөлөөлөл нөхцөл байдал гадаад дотоод нөхцөл байдлынхаа нөлөөллийг аваад тэр орон зайгаа аваад энэ төлөвлөгөөг хийж болдгоо мó нэгдүгээрт. Хоёрдугаарт төсвийн доктортой байдал. Ер нь доктортой байдал гэдэг юм ерөөсөй байхгүй болчихлоо. Одоо ингээд дагалдуулж оруулж ирж байгаа хуулийн дээр чинь төсвийн доктортой байдлын хуулийн 7-гийн 5 байж байгаа. Яг жилийн өмнө бид нар 25 оны 6 сарын 25-нд яг энэ 7-гийн 5 дугаар залтанд өөрчлөлт оруулсан. Тэн дээрээ харгалзах жилийн гэж өөрчлөлт оруулаад энэ харгалзах жил гэдэг чинь одоо өмнөх 26 оных чинь одоо жишээл тэр үед бол 25 оных чинь орохгүй юм байна. Гэдгээр ингээд тодорхой болгоод өөрчлөлтөө ороо явж исэн. Тэнгүүд одоо өнөөдөр оруулж ирж байгаа нь нөгөө тодтголт чинь хамаагүй гэдэг юм ороод ирж байгаа байхгүй юу? Тэгээд тайлбарлахдаа нөгөө тухайн жилийн гэдгээгээ эн чинь яг одоо 26 оноо хилээд байгаа маа гэж түрүү жилийнхаас тэр хуулийн өөрчлөлтийг оруулж исэн үеэс шал өөр тайлбар яваад ороод ирж байгаа. Тэгэхээр энэ дээр бас нэг тайлбар авмаар байна. Түрүү жил болоо яг жилийн өмнө оруулсан тэр харгалзах жилийн гэдэг чинь яагаад одоо үйлчилж болохгүй байгаа юм бэ гэдэг асуулт байна. Ингээд бид нар яах гэж төсвийн доктортой байдлын тухай хуулийг баталдгийг тэр дундаа бүр 7-гийн 5-ыг байлгад юм бэ гэдэг чинь өөрөө ядаж тэр 3 сарын хугацаанд хөдлөхгүй байгаа ч л гэдэг санаа штэ. Өөрөөр хэлбэл одоо яг ингээд энэ би одоо бүр яг ванга шиг хэлмээр байна. Төсвийн тодтгол одоо орж ирнэ. 26 оны төсвийн тодтгол. Тэрийгэ дагаад төсвийн хүрээний мэдээлэл буюу 25 оны 12 сард баталсан төсвийн хүрээний мэдээлэл ч орж ирнэ штэ. Гэтэл эн чинь өөрөө юу бий болгоод байна гэвэл тэр өнөөдөр хүчин төгөлдөр явж байгаа хэрэгжиж байгаа төсвийн хүрээний мэдээлэлтэй нийцүүлээд төсвийнхаа тодтголыг хийх ёстой байтал тэр төсвийн тодтгол оруулж ирэхдээ төсвийн хүрээгөө хамт өөрчлүүлээд идэг байхгүй. Эн чинь тэр төсвийн хүрээд чинь өөрчлөгдөхгүй бол тэр тодтголыг чинь бид нар яаж хилцэх ёстой. Энэ асуудал энэ жил дахиад давтагдах гэдэг шин. За яг энэнтэй холбоотойгоор түрүүн Цэнгүн гишүүн асуусан. Нэмэгдсэн өртгийн албан татварынхаа хэмжээг та бүхэн 27 онд одоогоороо хүчин төгөлдөр байгаа тэр 50% болон 100% буцаан олголтоо тооцож хийсэн юм уу гэсэн та болохоор тооцоогүй. 20%-ийнхаа буцаалттай явж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл энэ төсвийн хүрээний мэдээлэлээ оруулж ирэхдээ энэ тоогоо ингэж аравтын бутархаатай гаргаж ирэхдээ та орлогоо тооцсон. Тэгэхээр тэр орлого дотроо яагаад одоогийнхоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн дагуу 27 онд хэрэгжих ёстой хэмжээгээр оруулахгүйгээр шууд энийг хүчингү болгоно гэдэг assumption-тайгаар буюу урьдчилан одоо тооцоосноор оруулж ирж байгаа юм бэ. Тэгэхээр бид нар өнөөдөр хууль хэлэлцэж байгаа бол өнөөдрийн хүчин төгөлдөр хууль эрх зүйн орчиндөө нийцүүлж явж явах ёстой. Тэгэхээр түрүүжийнхээ хоёр асуултанд хариулт авч. За дагж байгаа хууль. Төсвийн тодтгол хийхин тусгай шаардлагууд байдаг. Хуульчилсан. Одоо нэг нь би танд уншиж өгöd. Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэх, нэгдсэн төсвийн тэнд алдагдал дотоодны бүтээгдэхүүний 3% хүрэх гээд. За ийм төсвийн тусгай шаардлага үүсчлээ. Тодтгол яралтай хийх ёстой. Яг гэвэл яг ийм тусгай шаардлага үүссэн үед засгийн газар яралтай хариу арга хэмжээ аваад төсөв санхүүгөө зэгслэх учиртай байна. Гэтэл одоо мөрдөж байгаа энэ хуулиар чинь болохгүй. 3 сарын дараа гэдэг л зохицуулт байгаа байхгүй юу? Энэ дэлхийн ертөнц хурдтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үед наад чинь урт хугацаа байна. Хариу арга хэмжээг маш хурдтай авах болцоог нээж өгөөч. Төсвийн тухайд бол энэ 3 сарын болж байна. Төсөв бол ойлгоо. Тодтгол хийх нэгэн тусгай шаардлага үүссэн үед хурдан хийх нь улс оронд учрах, эдийн засгт учрах хохирол, ачаалал дарамт чинь багал гарна шүү дээ. Буюу засаг ажлаа хурдан хийл гэж байна. Эсрэгээр нь хэрэггүй байжээгээ нөхцөл байдал хүндэржээгээ тусгай шаардлага үүссэн ч гэсэн хийхгүй гэж байж болморгүй байна шүү дээ. Тэр талаас нь та нар бодоод үзэл л дээ. Нэг
Нөт одоо мөрдөж байгаа хуулинд бид нар үндэслэл 2% нь тооцоол 20% буцаалтаар тооцоод төсвийн хүрээгээ гаргаж байгаа. Ийм орлого зарлагтай байна. Хэрвээ энэ батлагдах юм бол хөрөнгө оруулалт байхгүй болох нэ. Нэгвэл багш нэмтрийн нэмсэн цалингаа тавьж чадахгүй болох нэ. Ийм улсын хур сонголтоо хийгээч. Та бүгдийн баталсан хуулийн дээр ийм төсвтөр ийм хит тооцоолоогүй ачаал үүсгэчлээ шүү дээ. Тэрийг оруулж ирж шít. За одоо цалин тэтгэврээр нэмснээр хадгалах уу? Эсвэл нөөтийн хуулиа буцаах юм бол хөрөнгө оруулалт чинь зогсох нэ. Хөрөнгө оруулалт зогсохоор одоо хэрэгжиж байгаа энэ гэрээ тендер аваад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгдүүжийн бүх ажил зогсох нь байна шүү дээ. Энэ эдийн засгт бүр хортой нөлөөлөх нь байна шүү дээ. Иймд одоо иргэдийн тэр нөөтийн буцаалтаасаа илүү аж ахуйн нэгжээ энэ бизнесээ дэмжиж ажлын байраа хадгалаад үйлдвэрлэлийн бүтээмжээ хадгалаа явах нь улс орны эдийн засаг хэрэгтэй байна шүү дээ гэдэг л зүйл шүү дээ. Одоо ингэ шийдэл одоо энэ дээр та бүхэн санд тураад шийднэ. Яах юм бэ л гэж. А бид бол нөхцөл байдлыг гаргаад ирж байгаа байхгүй юу? Нөхцөл байдал ийм юм байна. Энэ дээр яаж шийдэх вэ? Тодтол хийх хэрэгтэй байна. Төсвийн тусгай шаардлагууд үүсч болцсохгүй байна. Ийм бид нар засаг эрхээ авчия. Энэ зуны хугацаанд найр наадам гэж хооронд бидний төсөв тодтол мотглоо зэгслээд тохиргуулгуудаа хийхгүй бол намар ингээд тулаад төсөв өргөн барьсантаа зэрэгцүүлээд өргөн барихад бол хоцрох нэ, хохирол өндөр гарах нэ. Ийм л зүйл шүү дээ. Гогн би яг нөгөө тодорхой асуугаад байгаа юм. За төсөв тодтогох нөхцөл байдал үүссэн гэж болноо. Төсөв тодтогож болно. Нөгөө би харгалзах жил гээд түрүү жил оруулаад байсан заалт чинь яагаад энэ жил болохоо болцсон юм бэ гэж асуугаад байна шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол 27 оны төсвийн хүрээний мэдээлэл батлагдчихлаа. Тэгвэл бид нар 27 оны төсвөө 3 сарын дараа өргөн бариад батлаа явнаа. Тэгвэл 26 оныхоо бид нар 26 онд яг тэгж яригдаад зү. 26 онд бид нар 25 оныхоо төсвийг хөдлөх гээд байна. Тэгээ одоо яах юм бэ? Тэгээ харгалзах жилийн болгоод өөрчилсөн. Тэгээ дээрэс нь одоо яг ингээд анхнаасаа л хууль өргөн бариад хилцэж эхлэхэд яригдсан тэр зүйл чинь 7-гийн 6 дээр бас байгаа штэ. 7-гийн 6 дээр гамшигын аюулын хор уршиг онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгах зорилгоор болон засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах тухай хууль батцсандаа холбогдоогоор жилийн төсөв болон төсвийн тодтгол батлах бол 7-гийн 5-ын хязгаарлалт хамаагүй гэж заалт байгаа штэ. Инх Монголын эдийн засгийн хөгжлийн гишүүний асуулт хариулъя. Энэ бол дагах хууль дээр олж үлдсэн асуудал, 3 сарын асуудал. Тодтол хийхэд төсвийн хүрээгээ тодтолтойгоо хамт үйлчлүүд явдаг ийм орон зайг бий болгож байгаа асуудал. Үндсэн төсөв батлахад бол өмнө батлсан төсвийн хүрээгээ бол өөрчлөхгүй. Тодтол бол дөнгөж сая сайдын хэлснээр 4-5 нөхцөл үүссэн тохиолдолд тодтол хийх зайлшгүй шаардлага нөхцөл үүссэн гэж үздэг. Нөхцөл үүссэн бол тэр даруй тодтол хийх нь эдийн засгтаа илүү эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалахад илүү сайн нөлөөтэй гэж үзэж байгаа. 3 сар хүлээн гэдэг бол илүү их эдийн засгийн эрсдэл үүсэх асуудал. Өнгөрсөн жил яг энэ асуудлыг нэг удаагийн хуулиар оруулж ирээд тодтол хийсэн. Тэгээд тодтол хийхдээ 2.2 их найдаар төсвийн зарлагыг хасч байсан. Тэр үед бол инфляц 2 оронтой тоонд орох хүлээлттэй болсон. За нэмэлт хариулт үгүй. Тэр өнгөрсөн жилийн тухайд бол тодтолыг хурдан хийсэн тулдаа инфляцийг оны эцэст 7.5% барьж чадсан. Өнгөрсөн жил ялгаагүй 3 сар хүлээнэгээд эдийн засгийн нөхцөл байдлаа цаашаа үргэлжлүүлээд явсан бол инфляц аль хэдийн жилийн дунджаар 2 оронтой тоонд гарах ийм л эрсдэлтэй байсан гэсэн. Тэгэхээр энэ жил дахиад тодтолын асуудал хөндөгдөж магадгүй байгаа төсвийн орлогын гүйцэтгэлгээ уялдаад. Тэгэхээр 3 сар тодтолыг хүлээн гэдэг бол эдийн засаг дээр маш том эрсдэлтэй юм а гэдэг нь сүүлийн 2 жил харагдаад байна. Тэгэхээр бид нэг удаагийн хуулиар нэг удаа аргалж явах биш. Ер нь тодтол дээр хүрээгээ давхар хөдөлгөөд явах нь зөв менежмент юм на гэж ингэж л бодож оруулж ирсэн асуудал байна. Гэхдээ энэ тайлбаруудын сонсоод ахаар ерөөсөө тэр 3 жилийн төсвийн хүрээний мэдээлэл төсөөл гэдэг юм чи ямар ч хэрэггүй юм шүү. Дээрээс нь төсөвчин ч 1 жил явж чадахгүй ш дандаа тодтогдог. Тэгэхээр юун 3 жил байтугай 1 жилийнхаа ч төлөвлөгөө гаргаж чадахгүй байгаа гэсэн үг үстэй. Тэгвэл яг энэ төсвийн доктортой байдлын тухай хууль гэдгээр яах юм? Тэр нөхцөл байдлуудыг зааж яах юм? Дээрээс нь энэ төсвийн хүрээ гэж 3 жилээр худлаа төлөвлөсөн болж яах юм? Тэгэхээр яагаад энэ бүхний чи хийдэг гэхээр үнэхээр орлогоо зөв тодорхойлож, үнэхээр тэр чинь үнэн буугаад орлогоо бүрдүүлж чадахгүй бол тэрийгэ тодорхой байлгаач. Зарлагаа хэрвээ тогтоож чадах юм бол тэр зарлагаа тандаг баач.
Тэгэх гэж л юу төлөвлөгөө ярьдаг. Тэрний чинь төлөө төсөв баталдаг үстэй уг нь. Тэгээд тэрий чинь төсөө доктортой байлгах хэвээр. Тэгжээж энэ засгийн газар чинь үйл ажиллагаанаас доктортой явах хэвээр. Улс орны чинь эдийн засаг бас хэвэн явах хэвээр гэдэг ийм асуудал байдаг. Тэгэнгүүт ингээ жил болгон дандаа л одоо төсөөлж чадахгүй үйл ажиллагаанууд үйл явдал нь болоод байгаа гэдгээр яваад ахаар чинь болохгүй шүү дээ.